За ингээд алхаж явж байхдаа бичлэгээ эхлүүлчих юу ч гэсэн. Тэгээд би өнөөдөр болохоор хоёр бос явдал ярина. За тэгээд нэг нь болохоор ер нь хоёулаа би Германд бос явдал, нэг нь Монгол олорчтой хэрэг. Та хэд магадгүй YouTube-ээр харсан байж магадгүй бос явдлыг сонсдог бол Монгол цуврал олорч гэсэн гэрчтэй. За тэгээд би тэрийг харчаа тэгээд окей Германд болсон хэрэг юм чинь ингээд Герман дээр би илүү их мэдээлэл олж чадна гэж бодоод тэгээд юу нь бол уншсан. Германаар тэгээд хоёр нь болохоор Герман хүний үлдсэн хэрэг. Тэгээд би энүүгээрээ дахимдуулж юуг хэлэх гэсэн бэ гэхээр хинтээ уулзаж учирч байгаа тэр хүмүүстэй ингээд одоо сайн таньдаг хүн амьтантайгаа ер нь бол тэгээд дээрэс нь бас ингээд те энэ тэнд явж байгаа нэг юм тохиолдлын сонжоо маягаар хүнтэй танилцахгүй байвал юм зүгээр. Яг окей ядтай тохиолдол таарад ингээд тэр сайн хүн байж болно. Тий бас те хаалханы цаана хүмүүс бол хоёулахнаа болсны дараа юу болохыг мэдэхгүй шүү дээ. Тэгэрийг бодож ер нь бол ингээд бичлэгийг хийгэж утсан. Тэгээд дээрээс нь энүүгээрээ дамжуул хэлэхэд одоо миний нэг бичлэгнээс бол ер нь ингээд надаас ингээд харахад юм гадаад найз залуутай байвал гоё мой гэсэн тэмхүү бодол авсан байгаа шүү дээ. Гадаад залуучууд гэсэндээ сэтгцэн юмтай залуучууд байгаа. Тэг боломжтой байхгүй бол тэгээд тэгж одоо энэ хоёр бичлэгийг хийх байгаа. Тэгээд гэртээ орж бодолцсон. За би гэртээ ороод ирсэн. Одоо ингээд бүгд бичлэгнийхаа сэдвээр орцгоё. За энэ хүү хэрэг маань болохоор 2016 оны 4 сард болсон. Эхний хэрэг нь ингээд хоёр хэрэг байгаа. Би энийг болохоор анх Одмундер гээд YouTube одоо подкаст тэр суугаас олж уншаад тэгээд Германд болсон хэрэг гэдгийг мэдээд шууд өөр германаар хайгаад тэгээд уншсан. За тэгээд эхний хэрэг болохоор 2016 оны 4 сард болсон. Польш улсын иргэн Мария гэдэг 43 настай эмэгтэй байсан. За тэгээд тэр эмэгтэй болохоор окей за ингээд хайгдсан насварсан. За гол насварсан шалтгаан яагаад тэр хүн Монгол залуу тэр эмэгтэйг алах болсон бэ гэхээр тэр хоёр ингээд пабд уулзаад Лайпцигт Лайпцигийн Денау гэдэг газар. Тэгээд тэнд тэр хоёр ингээд Лайпцигийн Штрассе бар 55 гэдэг ийм баарнд уулзалтаад за тэгээд хоёулаа ууц суугаад оройг одоо шүнийг цуг өнгөрөөсөн. Лэрийн ажил болсон. За тэгээд тэгсэн чинь тэр эмэгтэй болохоор яасан бэ гэхлээр тэр эрэгтэй одоо тэр Монгол эрэгтэйг сүрдөөсөн. Чи одоо надад мөнгө өгөхтэй. Үгүй бол би чамайг ингээд цагдаад өгнө. Намайг хүчрхийлсэн гэд одоо нэг юм тулгалт хийж хэлсэн гэх юм уу? Чи надад ингээд мөнгө өгөхгүй бол би чамайг цагдаад намайг хүчрхийлсэн гэж цагдаад хэлнэ мэлнэ гэд. Яг тэгвэл Германд гэх юм уу ерөнхийдөө ер нь бол хаач логикоор бодоход ингээд энэ намайг хүчинцэн ингээд хэлчихвэл ер нь тэр хүний зөвлөлт шүү дээ. За тиймэрхүү үйлдэл үзүүлсэн. За тэгээд тэр хүн Монгол залуу өөрийгөө хамгаалах үднэс ч юм уу бол ингээд жоохон айлгахыг хүсээд гэвч тэр ингээд буруугаар игээд тэр эмэгтэй асуусан байна. За тэгээд хамгийн эвгүй нь дараа нь тэрийг ингээд тэр зогцсон мөчлөөд гол явсан шийдсэн. Гол явсан шийдсэн гэн болохоор цагдаа нар олсон. Тэгээд чулуунуудад ингээд хүлээд одоо угаасаа ингээд тэр чинь юу нь хөвгөд гараад ирнэ шүү дээ. Тийм учраас чулуунуудтай цуг гэх юм уу чулуунуудад ингээд хүлээд доош нь эстер голын одоо мөрөнгийн ус руу шийдсэн байна. За тэгээд хоёр дахь хэрэг нь болохоор үүнээс 8 сарын дараа буюу 12 сард ер нь бол Вайнахтны дараахан Аня гэдэг нэртэй тэр Одмундер гэдэг суваг дээр болохоор Анжа гэж яриад лээ. Анжа гэж бичдэг гэдэг германчууд бол Аня гэж уншдаг. Ятор Жеус гэж бичдэг байгаа. Болохоор Аня. Аня гэдэг 40 настай эмэгтэй герман улсын иргэн. Тэгээд тэр эмэгтэй тэр хоёр мөн л тэр баар 55 гэдэг газар тэр өдөр уулзсан. За тэгэхдээ тэр Монгол залуу маань болохоор мэдүүлэгтэй хэлэхдээ бид хоёр ямар ч нэгэн бэлгийн тийм юм болоогүй. Бид хоёр зүгээр ярилцсан, уусан тэгээд Аня шизофрен гэдэг өвчтэй тэгээд дээрс амьдрал амирч байгаа, депрессэнд орсон байгаа гэдгийг хэлсэн. Тэгээд би амиа орлмаар байна гэж хэлсэн. Тэгээд тийм болохоор би түүний одоо хүслийг биелүүлсэн гэж хэлсэн байгаа юм. Одоо ингээд тэрний Wunsch erfüllt болно. Ich habe ihre Wunsch erfüllt. гэдэг нь болохоор би ингээд тэр эмэгтэйг хүслийг биелүүлсэн гэх юм уу тийм их бодохтой. Erfüllen гэдэг нь болохоор ер нь л ингээд гүйцэлдүүлэх, erfüllen юу гэх юм бэ? За би ингээд яг өгчилж бол орчуулж хэлж чадахгүй. Erfüllen гэдэг чинь ер нь л ингээд таглах, бүглөх одоо юу гэх юм бэ? Дүүргэх, хүслийн дүүргэсэн ч юм уу. За нэг тиймэрхүү бодохтой. Тэгж хэлсэн байгаа юм мэдүүлэхтэй. За тэгээд яасан бэ гэсэн чинь за эхлээд нэгдүгээр тэр алуурч маань ямар хүн байсан бэ гэхээр тэр алуурч маань анх 1999 онд анх Германд ирсэн. За анх эрэхтэй болохоор их сургуульд орж ирсэн. Тэгээд инженерийн чиглэлээр 2 жиг сургуульд ороод тэгээд дундаас нь болсон. За тэгээд дараа нь болохоор Ausbildung механикийн чиглэлээр Hausbildung хийгээд өгсөн байна. За тэгээд тэр хүн Монгол залуу маань болохоор өөрөөсөө 9 насаар дүү Герман эмэгтэйтэй суусан. Тэгээд тэр хоёр болохоор ер нь бол 14 онд тэр хоёр ер нь бол ийм
токсик харилцаатай байсан гэх юм уу. Ер нь бол герман эмэгтэйчүүд амар характер өндөртэй ийм юу юм бэ? Хэрвээ ингээд нөхөр чинь өөрөөс нь дор байх юм бол үнэхээр сайн доош нь хийж чадах. Ер нь л өөрөөсөө дор хүмүүс ингээд үнэхээр ингээд чи муу чи ийм гэд хитрхи шудрагч гэх юм уу нэг талаараа тэр ингээд амин муухай. Тийм хүмүүс. Тэгээд ер нь бол энд чинь ингээд эмэгтэйчүүд нэг нэмэр тэгээд хоёрт хүүхэд тэгээд гуравт ингээд яваад эмэгтэйчүүд ингээд бүр ингээд тэжээр амтнаас даваад идэв штэ. Тийм болохоор ер нь бол ингээд сэтгэл санааны хувьд амар их дарамтлагдаг байсан, өөртөө муухай харцдаг байсан гэж мэдүүлсэн байгаа юм. За тэгээд түүнээс болоод тэр хоёр нэг ч удаа бүр ингээд маргалдаад ч одоо юу ч чаддгүй матгүй ч гэдэг юм уу ийм эмзэг цэг рүү хандаад яг тэр хүн окей төлөвлөсөн ингээд зүтгэсэн их сургууль нь 2 удаа бүтээгүү тэгээд тэгсэн чсэндээ бууж өглөхгүйгээр аус бэлдэн хийсэн тэгээд тийм ингээд юмыг болох гээд ингэж яах чинь ингээд хүн өөдөөс ингээд чи чадахгүй чи ингээд болохоос муухай штэ. Тэгээд нэг удаа эхнэрийгээ айлгах гээд алх хаваад одоо толгойн ойрхоны газар руу зогсон гэж байгаа. За нэг тиймэрхүү эхнэртэйгээ байсан харилцаанд бол нэг тийм сайхан байгаагүй эхнэрээсээ маш олон удаа доромжлол гутамшигтай өгнүүд бол сонсч байсан боллоо. За тэгээд тэр 14 онд ер нь бол хоёр тишээ болсон. Гэтэ 14 оны сүүлээр охиндоо болсон. Тэгсэн чинь амьдрал ингээд эргэж дээдэггүй тэгээд тустай амьдарч байсан яг тэр хэрэг гарах үеүдэд. За тэгээд найзууд нь энэ хэргийн дараа энэ Монгол залууг юу ч тодорхойлсон байх гэхээр үнэхээр төсөөлөмгүй гэж хэлсэн байдаг. Үнэхээр төсөөлөхгүй байна гэд одоо найзуудаас нэгэд ярьцлага авсан байхгүй ойр тойрных нь хүмүүсээс энэ хүн яг яадаг хүн ийдэг хүн гэхэд бүгд маш найрсаг, тусламжтай тэгээд маш юм ховлих гэж толгойд цоорчгүй. Гэхдээ ховлих хүн гэсэн байгаа байхгүй юу. Тэгээд ингээд байнга ингээд найзуудтайгаа гоё ингээд хөвжөлтэй байдаг. Тэгээ нэг найзаас нь бүр ингээд муу талыг мэдхүү гэсэн чинь би өөрөөсөө баг ингээд энэ хүнээс тийм харж байгаагүй гэж хэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд одоо алт ер нь л асуулт ягаад энэ хүн энэ хоёр эргийг хийх бол окей эхнийх нь бол окей ингээд үнэндээ тэр хүнийг айлгах гэж оролцсон. Тэгээд миний бодлоо шүү. Үнэндээ тэр ингээд эмэгтэйг айлгах гэсэн чинь зам буруугаар эргээд одоо эмзэг цэг мэгч үеийн тэрэнд хараад хоолойг нь боосон байгаа юм ер нь бол. Тэгээд тэр цагдаа нарын ярьж байгаагаар болохоор тэр хоёр эмэгтэйг соёлонгаас нь аль хэлээс нь ямар нэгэн зодсон хутгалсан буудсан тиймэрхүү шинж тэмдэг ерөөсө хүчрхийллийн шинж тэмдэг болтоогүй. А за тэгээд дээрэс нь болохоор гэрээ маш сайн цэвэрлсэн хинж баг ингээд олохооргүй байсан гэсэн үг. Тэгээ амир ингээд нэгт юм байжсан. Тэгээд за цагдаа нар яаж тэр хүний тэр хэргийг хийсэн гэдэг мэдсэн бэ гэсэн чинь за тэр хоёр дахь охирогч буюу Аня гэдэг бүсгүйг хайгаад тэгсэн чинь дахиад нэг сэдв удахгүй тагч чинь Аня гэдэг бүсгүйг хайгаад тэгсэн чинь тэр өдөр баар 55 дотор Аня эхлээд сүй тавьсан залуудагаа байсан. Ферлопт гэж утсан байсан. Найз залуу биш. Ферлопт буюу сүй тавьсан залуу. Одоо нэгсэндээ хүүхдийн наам авч юм уу? Мэдгүй. За тэгээд тэгсэн чинь тэр хоёр муудалцаад найз залуу нь уурлаад тэр баарнаас гараа яваад өөр нэг газар очиж мочоод ингээ хүмүүстэй байсан. Тэр нь бүр ингээ баримт нотолгоотой болсон. За тэгсэн чинь найз залуугаа гарч явснаас дараа алга болох хүртэл уцсныхын тэмдэглэлийг шалгаад 17 өндө уцаар ирсэн тэд дунд нь манай монгол залуу байж таарсан. За тэгээд эхлээд мэдүүлэг авсан чинь эхлээд амар юм сайхан анзагна. За ингээ би таадаг туслая. За ингээ тгий гэснээр би ингээ аныг сайн мэдгүй юм битэр тэр өдөр эхний мэдүүлэг дээрээ уцаар ирсэн тухайгаа юу ч яриаггүй гэсэн. За тийм шижигтэй санагдсан. Тэгээ хоёр дахь мэдүүлэг авсан чинь уцаар ирсэн хэлсэн. Гэхдээ цаг нь хараагүй. Буцаад уулзаад тэгээ салаа явсан болсон гэдэг цагууд нь ерөөсөө хараагүй. Тийм болохоор тэр үнийг ерөнхийдөө бол ингээ цагдаа шижилж эхэлсэн. За тэгээд гэрт нь нэгчлэг хийж үзгээр гэрт нь очиход манай монгол залуу өөрөө бүхэн нээлээд би ингээ ийм хоёр хэрэг хийсэн гэд. Тэгээд баригдсан байгаа юм аа. 17 оны 2 сар орчимд. За тэгээд хоёр эмэгтэйг ялангуяа эхний эмэгтэйг бол ер нь бол бараг ингээд хагас жил гарангаас илүүтэй хайсан. Дараагийн эмэгтэй бол 1 сар гарантай хайгаа тэгээд ингээд одоо барьсан гэсэн үг. За тэгээд хүмүүсийн эндээс дараагийн нэг сэдв гэдэг нь болохоор хүмүүсийн нэг одоо доотлолтод бас хүмүүсийн сонирхлыг татчих юм. Ягаад сүйд залуутай бол өөр залуутай уулзсан бэ гэдэг асуулт. Окей, нэрээ яагаад сүйд залуутай ээжж өөр залуутай уулзсан бэ? Тэгээд дээрэс нь тэр хоёр эмэгтэйгийн хоёлаа бас одоо ингээд би хохирогчийг буруутгах тал руу орох гэдэг л та. Гэтэ тэр хоёр хоёлаа архины амралттай байсан байгаа юм. Хоёлаа ер нь бол ингээд сэтгцээ хөвдөж жоох юм өөрчлөлтөө ялангуяа хоёр дахь хохирогч маань болохоор шизофрен гэдэг өвчтөй. Тэгээд өөрөө ч гэсэндээ уул нь бол хэлэхдээ ингээд депрессантай гэдсэн. Тэгээд бүр эмчнэрийн хяналтанд байсан хүн байж таарсан. Тэгээд тэр эмчнэр нь болохоор хэлэхдээ одоо манай монгол залуугийн эсрэг мэдүүлэг өгч үгүй тэр хүн ингээд биднөөсөө хяналтанд байсан. Гэхдээ ямар ч тийм амиа орлох үзэл бодолтой бүр тийм хэцүү дээрээ тулааг байсан гэж үзэж байгаа юм. За тэгээд бүх насаараа хоригдох ял авсан. Шүүх хурал 2 удаа болсон. Эхний шүүх хурлаар бүх насаараа хоригдох ял аваад тэгээд хоёр дахь шүүхээр дав залдах шүүх хурлаар болохоор эрүүгийн зүйл анги юмнууд нь бол ингээд тодорхойгүй дахиад ингээд юу гэж хэлэх юм бэ тэрийг одоо тодорхойлж илүү задлалчтай ингээд яг яагаад ийм үндслэлтэй гэдэг талаас нь өмгөөлөгч нар нь тэр монгол залуугийн өмгөөлөгч нар ингээд хандсан байгаа юм. За тэгээд хоёр дахь хурал болсон. Хоёр дахь хурлын тэр шалтгаан нь болохоор Аня гэдэг тэр эмэгтэйг яг яагаад боохолсон юм?
Тэр ямар ч шалтгаан тодорхойгүй. Тийм байхад ингээд энэ үнийг шууд алсан. Ингээд тэр хоёр хүний дунд юу болсон процессыг ингээд мэдэхгүй тэг ямар ч юм нотлох баримт байхгүй байхад энэ үнийг шууд ингээд алсан гэд одоо байж болно. Одоо би аргагүй би хамгаалт мамгаалт юу гэдэг тиймэрхүү юмнууд. За тэгээд хүмүүсийн их сэтгэлдлүүд болохоор ягаад одоо нөхөртэй найз залуутай хүүхэд 2 настай охинтой тэгээд сүү тавьсан залуутай байж өөр залуутай уулзсан бэ. Зүгээр хэрэлцсэний төлөө гэх мэт комментууд байсан. За тэгээд биднүүсийг жоохон буруу шаасан комментууд маш их байсан. Ялангуяа манай өвөг дэдтэй холбож тэр нөгөө нэг баримтат кино байгаа байхгүй Герман хэл дээр. Баримтат кинонд дэр болохоор ингээд тэр хүн ингээд ямар ч гэмшил байхгүй ингээд тэ ингээд ийм алдаага ухамсарлаагүй тиймэрхүү юмнууд ингээд ярьж байгаа. Тэгсэн чинь доотлолт нь ингээд угаасаа энэ чинь ингээд Чингис хаан ийм байсан тийм байсан гэдээ ярьж байгаа байхгүй юу? Ингээд бичсэн гадаад бодсоо. Тэг би бүр ингээд яг ингээд нэг талаараа окей тэ амар муухай хэрэг. Гэхдээ заавал энийг манай өвөг дэдтэй холбож ярих надад амар сонь санагцсан. За тэгээд нэг ивэрийн юу лээ? Нэг үхрийн ивэр дөрвөл 1000 үхрийн ивэр дөргөн гэж одоо ер нь бол тэр бичлэгний доор харж байхад болохоор ингээд тий одоо ингээд монголчууд ингээд энэ хаваар ингээд бараг байдаг ингээд хүмүүс жоох ингээд тий амар танхаа махаа юм тиймэрхүү бичсэн байхгүй юу? Жоох юм одоо хариуцлагагүй бла бла гэдэг ингээд мерсер тим комментууд би бол уншсан. Тэгээд тэгээ би ер нь бол айгаад гэх юм уу? Ингээд YouTube дээр ер нь тэр бичлэгний тухай хэр их юм байна гэж бодоод би ингээд монгол алуурчин гэж бичээд германаар бичээд хайсан чинь Чингис хаанаас өөр юм дээрч жүрээгүй. Тэг би яг нэг бодлоо окей яг ингээд олон жилийн өмнөх сэдв тэгээд дээрэс нь ингээд нэх их хүн тэрийг ингээд яриаггүй байна гэж бодсон. За тэгээд одоо болтол бас асуулт хэвээр байгаа юм нь болохоор тэр сүүлийн эмэгтэйг л ер нь бол яриад байгаа юм л та. Найз залуутай ээжиж одоо сүү тавьсан залуутай ээжиж яагаад өөр залуутай уулзав те. Тэгээд яагаад тэр залуу намын хөрнөх болов гэж байгаа. Үнэхээр тэр эмэгтэй тийм юм хүснэ үгүй те. Тэр ингээд эмчнэр үнэхээр тэр бүсгүйн талд ороод байна уу гэх мэт юм. За хоёр дахь юм бол одоо тэр найзуудынх нь өгж байгаа мэдүүлгээс болоод одоо мэдүүлгийг ярилцлаганаас болоод үнэхээр тэгвэл яагаад тэр залуу энэ хоёр хэргийг хийх болсон юм гэдэг тийм асуудал. За тэгээд гуравт нь хөндөгдөж байгаа юм болохоор сэтгэл зүйн дарамт расизмус гэдэг юм. Яагаад тэгж ярьж байгаа гэхээр Монгол залуу энгийн л нэг Аз төрхтэй метр 60-аас 70 өндөртэй тэгээд бүр тэр ингээд баримтат кинон дээр хүмүүсийн хэлж байгаа болохоор ингээд 40 гарсан хүн гэхэд ямар ч тийм шинж төрөхгүй яг юм жоохон хүүхэд гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр европчууд угаасаа жоохон юм хөшин царайтай тий тэднүүс айжууд бол ингээд манай хүмүүс угаасаа жоохон харагдана штэ. Тэгээд тийм хүн болгоны хайрыг татсан нэт найрсаг фройндлих буюу нөхөрсөг тэг хойфлих ёо энэ үг л авчих байх. Тийм хүн ягаад ийм хэрэг үлдвэ гэдэг одоо гэдэг асуудал. За тэгээд дөрөвт нь болохоор тэр яг ямар хүний бичсэн комментээс нэг би сайн мэдэхгүй байна гэхдээ би ч гэсэндээ тэгж бодсон. Аваа бас хооргүй бол хаазгаа юу нцох уу гэж. Тэр эхний хохирооч тийм элдв бусан юм дарамтлаагүй байсан бол манай хүн тиймэрхүү юм хийхгүй байх байсан баг. Тэг яг тэр чинтэй ингээд амьдрал нь жоохон ингээд дээш доошоо ингээд унж босоод явж исэн ингээд сэтгэл зүйн дарамтанд орсон байсан эрэгтэй хүн. Тэгээд тэгсэн чинь үр хөхтэйс нь эхнэрээс нь салхан чи Монгол Герман дахиж амьдарч чадахгүй чамаа болгох нь болно гэхээр чинь зүгээр л айлгах сэтгэлтэй үйлдэл байсан хаа гэж би бодож байна. Тэгээ хоёр дахь бол гэхдээ үнэ мэдэхгүй. Та ч гэсэн ингээд бодлоод орж бичиж болно. Би анх удаага ярьж байгаа болохоор амар ингээд сандраад байна. Тэгээ дээрэс нь миний бүр ингээд шар ус босцсон. Би ингээд таадаг харуулвал харагдаж байна уу? Зааж байгаа. Миний шар ус ингээд босцсон. Хүү яага фокуслахгүй юм бэ? За мэдхгүй. Ямар ч тач миний шар ус босцсон. Тэгээ би ингээд яг хоёр нь өөрөө айцсан. Би ч одоо өөрөө хатаадад ганцаараа амьдардаг биштэй шүү дээ. За нэг тийм байна. Тэгээд энэ хэрэг бол одоо тэгээд 16 онд болоод 17 онд ер нь бол бүх процесс нь ингээд явагдаж хийгдсэн. Тэгээд 15 жилийн дараа болохоор дав залтаад одоо хөнгөрүүлэх юу гэдэг тиймэрхүү юмнууд аа. Уул нь болохоор ингэж байгаа юм билээ. Уул нь бол манай Монгол залуу ингээд өөрөө бүх юмаа хэлсэн шүү дээ. Хэрэгээ өөрөө хүлээсэн. Энэ болохоор ингээд тэр ялын болохоор хөнгөрүүлэх нэг одоо зүйл анги гэх юм уу. Гэхдээ өгсөн хүний цогцсыг зүгээр орхиогүй одоо ингээд тод нүгүүгээ гэж байгаа байхгүй юу? Манайхаар бол ингээд одоо ясын үнэлцүүлээд гэдэг шүү дээ. Тэг ингээд жижигэлж мэжиглээд ингээд хайсан ингээд хүний оснаас гадуур үзэлгээд хүмүүсийн уурыг маш их хүргэж байгаа, ер нь ургууцлыг хүргэж байгаа. Тэгээд тэр нь бас нэг ингээд нөгөө ялын хөнгөрүүлэх ёстой байдал тэгээд тэгэж ингээд мөчлсөн нуусан тэднүүс нь ингээд асуудал болж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд ямар ч хөнгөлөх боломжгүй болгочихж байгаа гэсэн үг л дээ. Тэгээд бас Герман цагдаа нарын тэр ярьж байгаагаар болохоор хүн ингээд буруу хэрэг хийчихээрээ ингээд одоо өөрийгөө хянах чадвар алдаг, хяналтаа алддаг. Энэ хүн болохоор ерөөсөө тгийгүү. Тэгээд ингээд гадаад байдлаас ингээд харж марахад ямар ч юм санаа зовнсон эсвэл нэг тийм би бол тэр ингээд баримтат киноноос нь хальт мулт харахад надад яаж нэг юм манай Монгол нэг гүндүүгүй ир гэдэг шүү дээ. Яг тиймэрхүү дүр зураг бол ажиглагдсан гэх юм уу. Тэгээд би бас ингээд тэр нөгөө өөрөө бас би од мөндөр гэх тэрний юг сонссон л доо. Тэгээд би ерөнхийдөө бол ер нь тэгэж дүнсэн. Тэгээд
За тэгсэн чинь бас ингээд хүмүүсийн өөрийг хүргэж байгаа сонирхол бүр ингээд ярианы сэдв тэр үедээ болсон нэг юм болохоор халаалтаа доош нь буулгаад, цогцтойгоо цогтой амьдраад, хоолны давсаар ялзруулахгүй байлгаа дээрээс нь цацаад идэргээд тэгээд энэ дээр бас ингээд биднүүсийн мах хадгалах одоо нүүдэлчин соёл мэл тийм юм. За тэгээ хоёрт гэх юм бол дээрээс нь тэр хүн зүгээр нэг юм ганцаараа юм нэг айлын байранд амьдардаг биш, байшин амьдардаг биш. 80-аад хүрштэй. Тэгээд таслагч хөрөө алах багаж юм хүм ингээд ясын ингээд жижиглэн гэж хахад хөшүүд нь хинч мэдээгүй хамгийн авирт амар. Тэгэхээр тэр байр дуу намсагчтай байсан уу? Эсвэл тийм дүлийн хөшүүдтэй байсан уу? I don't know. За тийм байна. За миний хоёр дахь хэрэг. Би ингэж бодсон. Миний Германы залуу биш гадаад найз залуу Монгол найз залуу гэдэг бичлэг гэмдээ би жоохон иймэрхүү мессеж өгсөн юм шиг санагдав. Гадаад найз залуутай байвал гоё. Гадаад найз залуу лаг гэдэг мессеж өгсөн юм шиг санагдаад тэгээд би энэ бичлэгийг ярих чинь. Гадаад найз залуу тийм лаг биш. Яг л лагыг харууллаг. Гэхдээ асуудалтай. За бас нөгөө Лайпциг хотод болсон хэрэг. 20 настай 25 настай хоёр хоос. За танилцаад ер нь бол ойролцоогоор хагас жил орчим болсон. За тэгээд хоёулаа сайхан Abend Toya буюу ингээд те оройг хамтдаа сайхан өнгөрүүлэхээр нэг юм сонир нурсан балгас шиг юм руу явсан байгаамаа. За тэгсэн чинь 25 настай залуу маань 20 настай охины аманд нь оймсч ихэд амны скотчтод одоо юм пошг гэдэг үлээ. Ус дүүрсэн тийм пошг руу толгойн дарсан байна. За тэгээд нэгсэн яасан хийсэн элдв бусын шалтгаан нь бол ерөөсөө одоо сексийн дур хүсэл гэх юм уу? Нэг тийм дарангуйлах тиймэрхүү нэг юм доминант цайгах тийм хүсэлтэй хүн байсан байгаа юм заяа. Тэр за хоёр дахь гэх юм бол одоо тийм юмнаас таашааладаг нь шүү дээ. Хоёр дахь нь гэх юм бол 6600 евро байлуу. Тэрний тийм роллертэй залуу тэр залуу тэгсэн чинь тэрний мөнгөний одоо ингээд зээлсэн мөнгөний төлөөгүй. Мэдгүй. Амар тэр шалтгаан нь бол амар тэнэг санагдсан. Тэгээд өгсөн босч ирээд үг хэлж чадахгүй үнэхээр яасан хийсэн те. За тийм шалтгаануудаас болоод тэгээд насаараа хөрөх хэл авсан. Тэгээд тэр охин 20 настай байсан. Тэгээд ер нь бол ингээд тэр шалтгаанууд тэр нөгөө алуурчингийн одоо тэр хуучин найз залуугийнх нь дурдж байгаа шалтгаанууд бол ерөөсөө хүн алах шалтгаан бол биш ээ. Ингээд юу ч болсон байсан ер нь хүн алж болохгүй гэдэг үндслэлтэйгээр тэгээд насаараа хоригдох ял авсан. Тэг би энэ дээр юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл гадаад найз залуу гэлээ гээд мундаг гоё байна гэсэн үг. Монгол нь ч гэсэн ялгаагүй. Дэлхийн бүх улс орнууд тэнэг залуу байгаа. Зүгээр л одоо ялангуяа юм нээлттэй нийгэмд тийм мэдрэл хүмүүс бүр их. Одоо тэр ингээд залууг бол ингээд харахад бол ингээд зүгээр л нэг юм дажгүй герман залуу байхгүй. Герман. Ясны герман байгаа байхгүй. Тэгээд тэгснэ ингээд тэр аллалтын хоёр шалтгаан бол бүр ингээд амар тэнэг. Тэгээд дээрэс нь санаатаагаар угаасаа ер нь алах гэж эсвэл айлах гэж тийм нурсан балгас шиг тийм сонир газар авч явсан гэж ерөнхийдөө шүүхийн магадлал гэх юм уу гарсан. За тэгээд ойр дотныхын хүмүүсийн хэлснээр бол ер нь бол тэр 25 настай залуу нэлийн төрөмгийн ер нь угаасаа байгаа байдал нь. Яна хэлхий мартчихж. Манай монгол залууг хуучин ихнэр нь хэлэхдээ маш зөөлхөн хүн гэж хэлсэн гэсэн. Тэр ярилцлага одоо мэдүүлгээд ирдэг. Маш зөөлхөн хүн. Би бол ингээд найзууд нь төсөлж чадахгүй гэсэн ихнэр нь бас надад үнээр ингээд толгойд багтахгүй байна. Тэр бол ингээд маш зөөлхөн хүн гэж хэлсэн гэсэн. За тэгсэн чинь нөгөө нэг 25 настай герман залуугийн ойр тойрныхон найзууд тиймэрхүү хүмүүс нь хэлэхдээ болохоор угаасаа ер нь жоохон төрөмгийн ингээд нэлээд альфа шинжтэй хүн гэж хэлсэн гэж байгаа. За тэгээд ямар нэгэн сэтгцэн асуудал тэр залууд байсан гэсэн чи байгаагүй. Тэг юу нь бол хувь хүнийх нь тэр чанар нь ингээд хайртай эмэгтэйг нь алхахад хүрсэн байгаа юм. 20 настай хөрх натаж зоохон. Тэгээ энэ хэрэг болохоор жил гарангийн өмнө болсон. Тэгээд энэ хэргийг яаж мэдсэн бэ гэсэн чинь яг тэр хавьд нэг зурагчин одоо зураг сонирхлоор л ингээд зураг дарж явж байгаад санаанд үгээр олоод за тэгээд баригдсан байна. За тэгээд ер нь бол энэ хоёр хэрэг хоёулаа нэг хотод болсон. Тэгээд хоёр зохицос хоёулаа уснаас олцсон. Тэгээд одоо ер нь бол амар санагцсан. Тэг би бол сайн наачаага явж байгаа замдаа цугнж төр ингээд уншаад тэгээд дээрээс бас ингээд ютубер сонсож байгаа байхгүй тэр хэрэгүүдийн тухай тэгж байгаад надад бол амар санагцсан. Тэгээд хоёр дахь хэрэгээ би зөвхөн яг германаар яг нэг хоёр подкастнаас сонссон. 4-5 минутын хурцтай тэгсэн чинь тэрэн дээр ингээд хайртай хүн маань одоо хайрт минь миний алуурчин гэх юм тиймэрхүү гарчтай тэр надад бүр амар санагцсан заяа. Тэгээд ер нь бол миний хэлэх гэсэн гадаад найз залуу гэхээр юм лаг маг биш. Тэ манай монгол гэхээр их мя биш. Хувь хүнээс болно. Дээрээс нь харж байгаачлан хажуудах хүн яаж тэр хүнийг эвдэж болтгийг. Хуучин ихнэрийн хувьд тэр 40 гээ залуу болохоор амар тийм зөөлхөн хүн те найзуудын хувьд амар гоё нөхцөл юм хүн байж та. Гэтэ яг үнэхээр тэр хүний дотор юу болж байгаа, яаж байгаа, хийж байгаа, яагаад энэ хүртэл юм хэрэг хийсэн гэдгийг хинч мэдэж таагаагүй байсан гэхэлэр ярилцах хэрэгтэй, хүн амьтанд хэлж байгаа үгээ бодох хэрэгтэй. За тэгвэл энэ дээрээс одоо тэр хоёр дахь залуугийнх нь болохоор магадгүй тэр жигсэн дээр найз хүн алъя гэж дуу айлгах сүрдүүлэх санаатай байсан. Жохон. Тэгээд тэгсэн чинь бас явдал буруугаар ирсэн. Тэгээд бас одоо найз охтын гэр бүлийнхнээс бол ерөөсөө ярилцлага мэдээ аваагүй байхгүй ягаад гэвэл тод нүггүй гэд.
өгсөн хүний одоо 50 байдал гэр бүлийнх нь одоо нөгөө нэг meine Beileid гэд мэдээлэл тиймэрхүү тэр найз охиных нь хоолохгүй. Гэхдээ найз залуугийнх нь тэгээд хэлсэнчлэн те яаж тэр хүнтэй танилцах уу? За дээрэс нь олон нийтийн газар тэр хүн чамтай өөр нэг харьцаад хуйлахнаа ч юм уу гэсэн чинь дахиад өөр нэг харьцуул те. Тийм болохоор хүн бол боломжтой байх хэрэгтэй. Тэгээд ёо амар сонин ярьчлаа гэж бодож чинь тэгээд үгүй би өөрөө угаасаа ингэж би угаасаа жоохон зүрх муутай амар хамхлаад би өөрөө ингэж зүгээр уншаад сонсож байхдаа л айгаад захгүй тэгэл миний одоо ингэ хамаг би шар өсмөс боссон байна л та тэгээд ямар ч тач дайчгүй ярьсан гэж та бодож байвал би хичээж байгаа дараа нь тэгээд яг бос явдал модл юм оруулъя. Тэгээд үгүй бол мэдгүй влог хол зүгээр л өөрөө хийдэг юм аа. За тэгээд дараагийн бичлэг баяр таа.